Монголын автомаструудын холбоос зохион байгуулсан 2011 оны Шандас Мастер ралли тэмцээн нийт 4 хоног үргэлжлэн явагдаж, өчигдөр оролцогч тамирчид Улаанбаатар хотноо барианд орж ирснээр тэмцээний ялагчид тодорлоо. 3 дахь удаа зохиогдсон Шандас Мастер ралли тэмцээн Jeep, УАЗ 460, мотоцикл гэсэн 3 төрөл 60 гаруй тамирчид Төв Дундгов аймагуудын нутгаар 1206 км замыг туулууралсан бөгөөд тамирчид бэртэл гэмтэл аваар осол гаргалгүй бүгд амжилттай замаа тулан барианд орж ирсэн байна. Ингээ Шандас Мастер ралли тэмцээний мотоциклийн ангид олон улсын хэмжээний мастер ламаа нийт замыг 15 цаг 6 минут 55 секундэд тулан төрөлдөө тэргүүн бариг эзэлсэн бол Jeep машины ангид Батболт 13 цаг 37 минут 49 секундын амжилтаар алтан медалийг хүртэж, УАЗ 469 машины ангилд нийлбэр дүнгээр спортын мастер гомтойш тэргүүн бариг эзэлсэн байна. Харин тэмцээний УАЗ 469 машины ангилд 2 төрлөөр зохиогдсон бөгөөд эхний гараанд спортын мастер гомтойш төрүүлсэн бол 2 дахь хэсгийн уралдаанд залуу тамирчин Бат Найрамдал Түшээдээд сургуулийн тамирчин Батнаас нар тэргүүлсэн байна. Ингээд тэмцээнд өндөр амжилттай оролцсон тамирчдын сэтгэлдлийг хүргэе. За ингээд 4 өдрийн уралдаанд ингээд яваад хэсэгчлээ 2 уралдааны сүүлийн уралдаан дээр нэг тарчтай бай сэтгэл өндөр байна. Өдөгч ер нь ихтэй шүү. Ер нь ойрхон байнгын л өрсөлдөөнтэй тэгэл урдаа ханаа оролцол цагаараа тэгэл явсаар гал гарч ирлээ. За одоо та хоёрын хувьд дараагийн оролцох томоохон тэмцээн гэвэл 7 сарын 5-6-наар 5-6-7-нд Монгол ралли бол тийшэл орондоо. Шандас Мастер ралли маань 2 хэсгээс бүрдэж оролцсон. Эхний хэсэгтээ төрүүлж алтан медаль авсан. 2 дахь хэсэгтээ бас 3 дугаар байранд орлоо. Яг ерөнхий нийлбэр дөнгөөрөө бол 1 дугаар байранд орж ийн. Тэгээд маш сайхан амжилттай болж өнгөрсөн 4 өдөр нэлээд өрсөлдөөнтэй, хуур бороотой, одоо шавартай, их хүчтэй, салхитай тэгээд одоо хүмүүсийн яг төсвөр төвчээр одоо бүхэл юмыг шаардсан уралдаан бас. Энд бол одоо манай Хишиг Ариун компани маань одоо бас 100% гэж уралдуулдаг байгаа тийм ээ. Одоо энэ Хишиг Ариун компани захирал Хишиг хахтаа маш их баярлалаа гэж хэлээ. 2011 оны Мастер ралли тэмцээн амжилттай зохиогдож өнгөрлөө. 9 онд 10 он төрүүлсэн. Тэгээд энэ жил төрүүлээд 3 дахь төрүүлж байна. Маш их баяртай байна. Шандас Мастер раллид 1-р байранд орсондоо одоо бид хоёр маш их баяртай байна. Тэгээд энэ жилийн зам бол маш их хүндрэлтэй, бартаа саадагтай, шавар бороо игорсон болооч тэр шавар гууж алга ихтэй. Тэмцээн ер нь бол их сайхан болж өнгөрлөө. Анхны Мастер Шандас Мастер раллид мотоциклоор ороод 3-р байранд орж ирсэн. Тэгээд энэ жил анх удаа машинаар ороод 1-р байранд орсон. Тэгээд 1-р байранд ороход одоо бас их нөлөөлсөн манай чиглүүлэгч машин хоёр одоо их том үүрэг гүйцэтгсэндээ. Шандас Мастер ралли 2011 уралдаа амжилттай болж өнгөрлөө. 6 сарын 23-наас 26-ны өдрүүдэд нийт 14 УАЗ төрлийн машины тамирчид оролцсон. Jeep төрлийн машин 7 баг тамирчид оролцоод мотоциклийн төрөлд 17 тамирчид оролцсон. Тэдгээрээс мотоциклийн тамирчид бүгд барианд орлоо. Ер нь тэмцээн маш сайхан болж өнгөрлөө. Шандас Мастер ралли тэмцээний дараачаар автомашин мотоциклийн улсын авраг шалгуулах Монгол ралли холын заавралтай эхэлдэг боломжтой бөгөөд тус уралдаан эх сарын 5-наас 7-ны хооронд зохиогдох болсон байна.